Улсын хурлын төрийн байгуулалтан байнгын орооны хуралдаанаар үндсэн хуулийн цэцгийн 2016 оны 5 дугаар дүгнэлтийг хэлцлээ. Үндсэн хуулийн цэцгийн 2016 оны 4 дугаар сарын 22-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар иргэн банзрагч Намсрын нарийн гаргасан мэдээллийн дагуу улсын хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-гийн 1-ийн 1 дахь заалтанд хувь тэнцвүүлсэн пропорцнал 120 дугаар зүйлийн 120-30 дахь хэсэгт улсын хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхын сонгуулиар 28-аас доошгүй гишүүнийг хувь тэнцвүүлэх сонгуулиар тус сонгоно гэж тус заасан нь үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1, 21 дугаар зүйлийн 2, 3, 23 дугаар зүйлийн 1 дахь хэсгийг тус зөрчсөн хэсэг маргааныг хянан хэлцжээ. Цэцгийн дунд суудлын хуралдаанд улсын хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр улсын хурлын гишүүн Лүндэ Жансан оролцсон байна. Үндсэн хуулийн цэц асуудлыг авч үзээд өөрийнхөө үндэслэл дүгнэлтийг гаргаад тэгээд энэ дээр зөрчсөн гэдэг дүгнэлт гаргахад энэ бол үндсэн хуулийн тэр заалтаар энэ харилцааг харахтаа үндсэн хуультай харьш байна, үндсэн хуультай нийцж байна гэсэн тийм шууд тайлбарыг гаргаж ирдэг. Энэ бол хөдөлшгүй байдаг. Шууд сонгуул гээд тэрний ойлголтыг ингээ бичиж чимэдгээ бүр маш тодорхой бичиж. Тэг ийм улаан сайн тодорхойлтууд байх чинь тэгээ дээр нь сая гонч байл. 4 жил болгоол нэг асуудлаар байдал нь өөрчлөгдөж гэхэд яг хоёр өөр дүгнэлт гаргаад байвал энэ чи юу гэж ойлгох юм. Тэрний дараагийн 4 жил дахиад нэг бас нөгөө эсрэгээр дүгнэлт гаргах юм. Ийм байж болдго юм уу ер нь? Бидний баталсан 92 оны үндс хууль яхахгүй л улсын их хурлын 76 гишүүний хүнийг тийм ээ шууд сонгоно гэсэн заалт бий. Энийг яах дээр тэгж уншдгийг гэж би ухаан сонгуулийг батлах үед бас гончтор гишүүнтэй бас маргаж л байсан л да. Ингэж болохгүй. Бурууч бай, зөвч бай нэгэнд баталсанд бол хүчингүй болтол нь мөрдөж явах юм хууль зүйн ойлголт байж шít. Гишүүдийн тоон дээр маргаад энэ тодорхой тоонууд дээр 50, 76, 102 хэмжлэнгээр 4 тоон дээр маргаж явах явцад үг хэлсэн депутатууд бол хүн сонгоно шууд сонгоно гэдэг утгаар нь бүгд саналаа хэлээд хүний тоон дээр ярьж явахдаа ингэ явцсан. Баг хурлаас оруулж ирсэн тэр үзэл баримтлалаараа үгүйсэхгүй батлагдсан. Энэ улс төр түүхэн тайлбарыг үндэслээд үндсэн хууль тогтоогчид бол энэ мажоритарыг салаа утгагүй одоо ингэж баталсан гэдэг үндслээр энэ дүгнэлт гарч чадах. Тэгээ ер нь бол мэдээж хэрэг би бол ухралт боллоо гэдэгтээ бол санал нэг байна. Ингээд Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны эдийн тухай хуульд заасны дагуу байнгын орооны хуралдаанаар үндсэн хуулийн цэцгийн 2016 оны 5 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх асуудлаар уг дүгнэлтийн заалт хэсэг тус бүрээр санал хураалт явуулахаар тогтсон. Энэ үед улсын их хурлын гишүүн гончигдорч үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт нь үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзэж байгаа тул санал хураалтанд оролцох боломжгүйг хуралдаан даргалагчид мэдгцээ. Ингээд байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь үндсэн хуулийн цэцгийн 2016 оны 5 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн тул хуралдаан даргалагч энэ талаар улсын их хурлын тогтоолын төслийг байнгын хорооны гишүүдэд танилцуулсан. Мөн тус байнгын хороогоор олон улсын гэрээний тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг дагалдаж өргөн баригдсан Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны эдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцгийг дэмжсэн тул байнгын хорооны санал дүгнэлтэд аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.